Өнөөдрөөс эхлээд би энэ суугаа шал өөр чиглэлээр хөгжүүлэхээр шийдсэн. Яагаад вэ гэхээр энэ сууг дээр маш олон төрлийн юм ороод байна. Бүр арай л дэндээ олон юм ороод байна. Влог орж ийн, реакшн орж ийн, юу ороод байгаа юм бэ мэдэхгүй. Би бүр сүлдээ өөрөө учрыг олохоо болсон. Тэгээ анзаарж байгаа бол та нар миний өмнөх хуучин бүх бичлэгүүд бүгдээрээ устдсан байгааг харж байгаа. Устсан ч явахтай private болгоцсон байгаа. Тэгээд би энэ суугийг цаашдаа яг ямар чиглэлээр явуулах вэ гэхээр мөөги гэж хүн яг хин бэ? Мөөги гэдэг хүн яг юу хийдгийг, юу боддгийг, ямар үзэл бодолтой хүн юм, ямар зорилготой хүн юм, туулсан туршлага нь юу юм, тэндээс юу сурсан. Тэгээд тэр сурсан зүйлүүдээрээ би бусад хүмүүст юу өгч чадах вэ гэдгээ энэ сувг дээр оруулах гэж байгаа. За яг хөө боломжоор өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө үзэж тулсан өөрийнхөө мэддэг зүйлүүдээрээ би ойлгосон зүйлүүдэд та нарт хуваалцъя гэж бодоод байна. Энэ амьдралд ойлгож авсан, мэдэж авсан, сурч авсан тэр юмнуудаа хуваалцъя. Тэгээ эндээс маань та нарт бас суралцах юм байвал тэр бол миний зорилго. Би нэг зүйлийг гуймаар байна. Доор комментоор янз бүрийн тоглоом нэхэд байваа. Тоглоомтой холбоотой зүйлийг Mogi Gaming гэдэг яг тоглоом явдаг зориултынхын сувг дээр очиод бичээрэй guys. Энд битгий бичээрэй би гуйж байна. Окей. Ойлгосон бол манайха бүгдээрээ лайкаад арчих. Өнөөдрийн бидний ярих зүйл бол миний амьдралдаа маш чухал зүйлийг ойлгож авсан нэг амьдралын маань тодорхой цаг хугацааны түүх байгаа. Тэндээс би бол маш бүр ер нь өхөн хөхтлээ бараг энийг баримтлах байхаа. Маш чухал зүйлийг би ойлгож авсан байдаг. Гэтэ эхлэхээс өмнө би яваад нэг аяр кофе аваад ирээ за. Гэтэ энэ ямар нэгэн кофений реклам биш шүү guys. За ирсэн. За тэгэхээр 2012 оны сүүлээс эхэлж студид ажилладаг болсон аахгүй юу? Студид юу хийдэг байсан бэ гэхээр дууны найруулагч. Орчуулгын кинон дээр. Кинонд оролтон дээр ингээд суугаад жүжигчдийн хоолойг бичээд нөгөө текст хэлж байгаа орчуулга шүү дээ. Тэрнийх нь утгын алдааг хянаад жүжигчдийн бас нөгөө нэг буруу үг хэллэг утгын агуулга нөгөө жүжиглэл тоглолтын бас нэг болохгүй байгаа юмнуудын зөвлөөд ингээ явдаг. Тэгээ араас нь битсэн хоолоогоо микслээд янзлаад тийм ажил хийдэг гэсэн аахгүй юу? Студид хувийн студид ажилладаг байлаа, Сений телевизэд ажилладаг байлаа. Univision-ийн студид ажилладаг байлаа. Боловсрол телевизийн киног хийж өгдөг студид ажилладаг байлаа. За тэгээ Хятад Монголын хамтарсан том төслийн хүрээнд үндэсний телевиз дээр бас нэг төсөл дээр ажилласан. Ингээд ер нь 7 жил ажилласан юм уу? Тэгээ ажиллаж явах хугацаанд би ингээл цаг хугацаа явах хоёроор туршлага суугаал, ур чадвар маань өсвөл тэгэл нэг л мэдхэд салбартаа хамгийн хурдтай, хамгийн гүйцэтгэл сайтай, хамгийн чанартай хийдэг хүмүүсийн нэг болцсон байсан. Тэгээ тэрний хэрээр яг хөтэ үнэлгээ өснө. Тэгээ манай тэр салбар болохоор уран бүтээл хийдэг, уран бүтээлч гэж явдаг учраас нөгөө эрэлтээ дагаад үнэ өөрсдөө тогтоох боломжтой тийм салбар байхгүй юу? Компани тэ цалингийн бодлогоор биш. Яг уран бүтээлчид өөрсдөө за би энэ ажил дээр тэдээр ажиллана. Нэг киног ингээд тэдээр хийнэ гэдэг ингээд үнэлгээ явдаг. Тэгээ ерөнхийдөө би салбартаа бараг би яг сайн мэдэхгүй байна л да. Би өөрөөхөө мэдж байгаагаар тэгээ бас нөгөө салбарт хамт ажиллаж исэн хүмүүсийнхаа хэлж ярьж ирснээр бол ер нь бол хамгийн үнэлгээ өндөртэй гэдэг нь нөгөө нэг үнэтэй тийм уран бүтээлч болсон байсан. Тэнгүүд нэг асуудал гарч ирж байгаа. Монголын орчуулгын киноны салбар бол зах зээл нь айгүй жижиг. Тэгэж үнэтэй төсвөөр ажлууд явахад жоохон хүндрэлтэй байдаг. Яагаад вэ гэхээр тэндээс нөгөө ашиг олох нь бага бизнесийн байгууллагууд одоо жишээ нь кинонуудаа албан ёсны эрхээр нь худалдаж авна. Тэр нас хөөрхөн үнэтэй байдаг. Нэлээх мөнгө зараад авцсан. Тэрийг студиуд руу өгнө. Студ нь бас олуулан ажиллана. Нэг кинон дээр дор ээж 4 жүжигч орно. 2 эрэгтэй, 2 эмэгтэй, нэг дууны найруулагч, орчуулга. Уул нь дууны найруулагчаас гадна дууны инженер гэж байх хэвээр. Тэгээд орчуулгын найруулагч гэж байх хэвээр. Тэр орчуулгын найруулагч яахав гэхээр орчуулган дээр ажиллана. Орчуулагч бол ерөнхийд нь орчуулчихж байгаа. Тэгэнгүүт орчуулгын найруулагч болохоор англи хэл, монгол хэл нөө хэлний онцлог ялгаанаас болоод англи хэл дээр ингээд 3 үгээр бүтэж байгаа өгүүлбэр монгол хэл рүү хөрвүүлэнгүүт 7-8 үгтэй болох боломжтой байдаг. Монгол хэл бол маш дэлгэрэнгүй хэл. Кинон дээр тэр жүжигчин 1 2 3 гэж дуусчихж байгаа тий. Тэгэнгүүт доо оролтон дээр 1 2 3 4 5 6 7 ингэхээр цаана нөгөө нэг жүжигчин ингээд юмаа хэлээ дуусчаад хахад монгол хоолоо ингээд яваад бах. Бас энэ бас мэрэгжлийн жоохон алдаа энийг жоохон тааруулж найруулах хэрэгтэй байхгүй юу? Тэрэн дээр ажилладаг хүн гэсэн үг орчуулгын найруулагч. Аль болох үгийг утгыг алдуулахгүйгээр танаж цөөхөн болгох. Хэрвээ монгол орчуулга нь хитрхи хурангуй цаана явж байгаа англи текст нь урт байх юм бол ер нь л тэр хоёрыг тэнцвүүлж баланслах үүрэгтэй гэсэн үг. Утгыг алдуулахгүйгээр. Тийм үүрэгтэй хүн байдаг. Тэгэнгүүтлээ орчуулгын кино явж байхдаа бас ерөнхийдөө киноныхаа бүтцийг, үйл явдал зохиолыг ойлгоцсон байгаа мэт чинь дүр хуваарлтыг хийн. За 4 жүжигч маш та. За чи тэр яв. Ингээд ингэчээ. Тэгэхгүй бол нөгөө нэг кино бичлэг эхэллээ таарлцсан дөрүүдээ ингээд аваад яваад их юм бол магадгүй киноны төгсгөл дунд хаач үдин те нэг хүний авсан хоёр дүр хоорондоо амар их харилцдаг дүр
кино байх юм бол нэг жүжигчин өөртөө яриад байна. Тэр бас ер нь жоохон дими аль болох салгах хэрэгтэй байдаг. Йоо, энэ одоо салбарын тухай яриа болох гээд яах гээд байна. Би чинь зүгээр л зах зээлийн жижигхэн гэдгийг тайлбарлах гэжсэн бүр юу вэ? Ямар их юм руу яваад орчих. Миний үнийг дийлэх байгууллагууд маш цөөхөн болсон. Хаяа том төслүүд, том ажлууд дээр л ерөнхийдөө ордог. Тийм болж хувирсан бохгүй юу? Тэгээ би бодлоо. За, мөөгийн. Эндээ ингээд гацх уу? Яах уу? Эсвэл цаашлах уу? Би нөгөө ингэж нэг юмдаа гацаад ингээд түгжигдээд тэгээ ямар ч юм хөдлөх боломжгүй болох тийм юмд амар дургу тэгж байхыг хүсдэггүй хүн баггүй юу? Үргэлжил ингээд цаашаа тэр цаашаа юу байна? Эсвэл мэдхгүй тэр нэг газар байх юм бол тийшээ очиж үзээ тэнд юу байна? Нэг иймэрхүү сонирхолтой хүн гэх юм уу? За тэгээд би юу хийж эхэлсэн бэ гэхээр өөрөө компани байгуулсан, студ байгуулсан. За тэгээд Монголдо Sky Media-гийн видео санг хариуцч хийдэг байлаа. Хятадаас бас ажил авч хийдэг байлаа. Гэтэ энэ дээр бас нэг асуудал гарч байгаа. Би урд нь зүгээр ингээд одоо уран бүтээлч хүн байсан. Тэнгүүтлээ өөрөө ингээд студтэй болонгууд би хүмүүсийг менеж хийх хэрэгтэй болж байгаа. Жүжигчтэй олох, тэднийг барих, багаа бүрдүүлэх, тэр багийг доктортой байлгах, санхүүг удирдах, нөөцийг удирдах гэл маш олон мэдхгүй цоо шин зүйлс надад тулгарч ирсэн. Тэгээ багаар суралцаал явсан л да. Тэгээд овоо гайгүй жигдрээ явж идэл ковид гарч ирээд урдаас ямар ч ажил ирэхээ болцсон. Хятадд бол хамгийн эхэлж бүр ингээд локдаун бүр амар юм болсон шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бизнес зогссон. Тэгээд дахиад гацсан. Яах вэ мөгийг. Амар ядаргаатай те. Тэгээд миний дараагийн алхам юу байсан бэ гэхээр контент. YouTube руу орсон. Амжилтанд хүрэх үгүй тодорхойгүй, цоо шин хаваараа хөөрөөрөө яваад орж байгаа. Тэгээд тэр өрөөнд дотор юу болдгийг бас тодорхой сайн мэдэхгүй. Яг хөө ингээл бичлэг хийх, хоолоогоо бичих, инээдрэгээл юмнуудаа мэдчихэл байгаа юм л да. Гэтэ сошиал орчны контентын концепцтэй тэр сошиал орчинд контент юу нэг яаж ажиллаад байгаа талаар ойлголт байхгүй. Алгоритм гэж юм аач мэдэхгүй, тайтл гэж юм яаж бичихээ мэдэхгүй те. Аль болох хүний сонирхлыг татхуйц бичгээл мэдж байгаа. Гих мэдчлээ юмнуудыг ингээд сураад явах шаардлагатай болж байгаа байхгүй. Амжилтанд хүрэхүүг нь тодорхойгүй юм юмд би яагаад ингэж амар цаг хугацаа, эрч хүч, энерги, эрсдэл үүрээд ингээд хүрсэн юм болоо. Нэг зүйл намайг айгүй зөрөгтэй болгож ирсэн. Би бүтлгүүтлээ гэхэд буцаал нөгөө салбар руу явчихна. Би нэг уруудаж дороодод байх юм байхгүй. Байсан байрандаа л үлдэнэ. Тодорхой хэмжээний туршлага хөрөмтлүүлнэ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өөртөө итгэлтэй байх байдал. Би ямар ч байсан чадна. Би ямар нэг юмд угаасаа хүрнэ гэд бүр ингээд өөрөө мэдрэх тэр зүйл. Гуравт нь зорилго. Тухайн үед бол миний зорилго ямар ч байсан 100,000 subscriber хүрье гэдэг зорилго байсан. Silver play button авч үзье гэдэг зорилго. Яг зорилгоо харчих юм бол би тэр зорилго хүртэл юу хийх вэ, яах вэ гэдэг дараагийн алхмуудаа тэр зорилгоосоо ухрааж төлөвлөдөг. Ер нь бол ямар нэгэн төлөвлөгөө хийдэг. Зорилгоо тавилаа. Тэр зорилгодоо хүрэхийн тулд юу хийх вэ гэдгээ ерөөхдөө тодорхойлж гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхгүй ингээд за ямар ч байсан хийж тэгээд хаашаа хүрэх нь юу болох нь харжээ гэх юм бол зүгээр ингээд сохор ингээд юм тэмтрээ явж байгаа те ямар ч ялгаа байхгүй. Хаашаа явах ч мэдгүй явж байгаа хан мөргөд унчуулах юм те. Харахгүй өрөөнд юм чи. Тэгэхээр намайг хүчтэй болгож байсан, намайг урам зоригтой болгож байсан, намайг шантарч буцхаас сэргийлж исэн зүйл бол ердөө л юм. Яг энэ түүхээс би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол хэрвээ чи ямар нэгэн зах зээлд, ямар нэгэн юм салбарт, ямар нэгэн юм төвшөнд ингээ гацчвал жихнээсээ нүдэн нэгэ тарахад үнэхээр ямар ч тийм цаашаа нүүдэл байхгүй. Үнэхээр яг ингээ тулцсан байгаад байгаа бол тэр савнаасаа гараад өөр шин юм руу яв. Энэ савчин бол байж л байна. Битгий. Өөр шин юм руу явж ингэж ер нь хүн урагшилдаг юм байна. Улам хөгждөг юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд тэрийг дагаад хүрээлэл чинь солигдно. Орчин чинь солигдно. Шал өөр мэдээллүүд чамд орж ирнэ. Урд нь хизээч үзэж харж байгаагүй, сонсож байгаагүй, ярилцж байгаагүй хүмүүстэйгээ ингээ ярилцсангууд хорвоо дэлхийг илүү таньж мэдээд байгаа юм шиг мэдрэмж авна. Дээрээс нь нэмээд хэлэхэд хэрвээ чи зорилгоо тодорхойлцсон, чиний зорилго бүр нэлээд том зорилго. Хүрэхэд нэлээд олон шат дараалтай юм байж болох юм те. Тэнгүүд одоо чи нэг хайрцагт байгаа шүү дээ, нэг савнд байгаа. Тэр савнаасаа гараад тэр зорилго руугаа хүрэхэд хамгийн тохиромжтой байж болох тийг савыг сонгоод ор. За тэгээд тэр сав чинь чиний бүр хийх дургу, бүр сонирхдаггүй юм чин байж болно заяа. Хүмүүс ингэдэж штэ. Би энэ ажилдаа амар дургу. Би одоо хийж байгаа юмдаа дургу гэдэг хүмүүс зөндөө байдаг те. Хэрвээ зорилгоо олчих юм бол
чиний одоо хийж байгаа тэр дургүй ажил чинь, дургүй зүйл чинь арай өөрөөр харагдаж эхэлнэ. Яагаад вэ гэхээр зориггүй болохоор одоо хийж байгаа юм чинь чамайг ингээд бүр тилтрүүлээд байгаа байхгүй юу? Хэрвээ зориг чинь тодорхой байх юм бол за би тэр зориг руугаа хүрэхийн тулд энийг одоохондоо хийж ин да гэдэг бодол. Өөрөөр хэлбэл энэ ажлыг чи дургүй хэрнээ хүчээр ингээл цалингийн төлөө хийгээд байгаа юм шиг тийм биш. Энэ ажлыг хийснээрээ би нөгөө зорилгондоо хүрэх штэ гэдэг тийм майндсет болж солигдно чиний бодол. Тэгэхээр яах нь үндсэндээ чи өөрийнхөө зорилгыг л биелүүлж яваа хүн байж тарах нь штэ. Тэрнээс нэг юм олдохгүй дээ, ажил олдохгүй дээ, хийх юм олдохгүй дээ, өөр хийх ямар ч сонголт байхгүй дээ, энэ нэг дургүй юм хийгээд байгаа биш байхгүй юу? Өөрчлөгдөд савнаасаа гараад шин сав руу ороод тэр нь дургүй байсан ч гэсэндээ тэр өөрчлөлтөөсөө таашаал авч сурах хэрэгтэй. Ямар таашаал вэ гэхээр би зорилго руугаа дахиад нэг алхам ойртчлаа нэг шатны гişгүүр орчлоо. Одоо дахиад нэг хэдхэн юм болчвол би тэндээ хүрлээ гэдэг нэг тийм зүйлийг өөртөө өгч явах хэрэгтэй. Энийг хамгийн гол нь яагаад өөртөө ингэж өгч явах ёстой вэ гэхээр анзаараад хахад бусад хүмүүс өгч чаддгүй. Яагаад тэгэхээр бусад хүмүүс чиний толгой дотор, чиний сэтгэл дотор, чиний сүнс ингээ юу хүсэж байгааг яг нарийн мэдэхгүй байхгүй. За хэрвээ чи үнэхээр амар экстра бүх юмаа ингэж нээлттэй бүр ингээд нүдэнд нь харагдтал. За бараг тэр хүн чиний мөрөөдлөөр амьдртал нь ярьж ингэж хэлж чаддгүй юм бол яг хөө тэгдэг хүмүүс байгаа. Тэг чаддаг хүмүүс байгаа. Өөрийнхөө мөрөөдлийг бусдад хуваалцаад нөгөө хүн нь чиний мөрөөдлөөр амьдрсан явж явах тохиолдлууд байдаг. Гэхдээ ерөнхийдөө ихэвчлэн яг чиний бодол дотор болоод байгаа зүйлс, чиний стресс, чиний шаналл, чиний зорилго, тэмүүлэл ингээл асар олон юм бужигж байгаа штэ. Яг тэрийг чинь 100% хүн ойлгохгүй учраас тэр чиний дотоод сэтгэлийг гэж өдөөх урт хугацаанд тууштай байх тэр урам зориг чинь бол бусад хүмүүс бол өгч чадахгүй. Тэгэхээр чи өөртөө өгөх хэрэгтэй. Өөрийнхөө зорилгыг тодорхойлоод одоо хийж байгаа юмнасаа таашаал ав. За би одоо ийм хийгээд энэ маань болж чинь бүтэж чинь. Удахгүй тийшээ нь очих нь. За одоо дараа нь юу хийх вэ? Дараа нь юу хийх вэ? Бусад хүмүүсийн өгдөг урам зориг бол юу гэхээр богино хугацааны төр зургийн хэсэг зургийн мотивац. Чамайг амар гоо урамшууллаа. Чи магадгүй тэр өдөртөө л гоё явах. Маргааш нь чи өглөөс ирэхдээ шал өөр мүүдтэй сэрнэ. Үргэлж чамтай хэн байгаа вэ гэхээр чи өөрөө байгаа. Тэгэхээр өөрөө өөртөө урам зориг өгөөд өөрөө өөртөө хийж байгаа зүйлээсээ таашаал авах тэр нэг юм гаргалгааг нь харуулчих өөртөө За нэг ийм зүйл байлаа. Тэгээд энэ нэг юм амьдралаас ойлгож авсан зүйлээ та нартай хуваалцлаа. Тэгээд та нарт бас энэ дотроос хэрэгтэй зүйл гарсан байж магадгүй. За шал хэрэггүй яах гэж үзвэ гэсэн хүмүүс маань уучлаарай. Тэгээд яах вэ? Чиний мэддэг байсан зүйлийг би одоо л ойлгож байгаа юм билгүй. За тэгээ Instagram дээр би бас айгүй итгэвтэй байгаа. Бас яг нэг иймэрхүү зөвлөгөө, мэдээлэл юмыг маш ихээр хуваалцаж байгаа. Тэгээ манайхаа миний Instagram-ыг ороод follow хийгээрэй. Хэрвээ сонирхч байвал. За тэгээ цаашдаа ерөөхдөө дандаа нэг амьдралаас олж авсан сургамжтай юмнуудаа би ингээд та нартай хуваалцсан. Энэ нь та нарт хэрэгтэй байх гэж би бодоод байгаа юм л да. Яагаад тэгэхээр одоо би жишээ нь өөрийнхөө салбарыг солиод контентын салбар руу орохдоо би нөгөө хав харахгүй юу мэддэхгүй өөрөө л орж исэн гэсэн шүү дээ. Тэгэл тэмтчиж явсаар байгаа л тэмтрэл энд нэг юм ширээ байгаа юм байна. Зөөрлүүлж байгаа шүү. За. Ингээл тэмтрэлтэй энд нэг ширээ байгаа юм байна. Энд нэг сандал байгаа юм байна. За болгоомжтой байхгүй би хөлөө зөгчих юм байна энэ доор хадаас шүү дээ. Ямар амар юм бэ гიშгчүүл яамаа гэл. Тэгээ ингээ явжсан. Хан нь энд байгаа юм байна. За нөгөө хан нь энд байгаа юм байна гэл гэх мэтчлэн тэмтчиж явсаар агаад ерөнхийдөө энэ салбараа гэрэлтэй өрөө шиг харж чаддаг болсон байгаа. Гэтэ энд хүрэхийн тулд би маш их хугацаа зарцуулсан. Яг надтай адилхан ингээ харах өрөөнд орох гэж байгаа. Эсвэл шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа. Эсвэл орчоод ингээд харахуу дотор ингээд паниктцсан байгаа тэр хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүстэй хэрэгтэй юм болоо айл болох яг над шиг ингээд удаан хугацаа туулахгүйгээр, цаг хугацаа алдахгүйгээр богино хугацаанд хүсэж байгаа зүйлээ олоод авчаасаа, хүсэж байгаа зүйлдээ хүрчээсэй гэдэг үднэс ер нь бол иймэрхүү зүйлсүүдийг хуваалцаж байгаа. Тэгээ дараагийн та нартайгаа хуваалцах сэдвүүд ч гэсэндээ ерөөхдөө бас л өөрийнхөө мэддэг зүйлүүдийг би яагаад ичнэ хав дараад ингэ хайрцаглаад байгаад хэвчтэй хэрэгтэй хүнд нь өгч илдөө гэсэн үднээс л хийж байгаа. За тэгээ нэлээд урт болчих шиг боллоо. Ер нь дараагийн контент дээр би анхаарна яриагаа танихгүй бол хадуурж мадуурж амар их явлаа. Тэгээд энэ контентийг ерөөхдөө нэг 13-4 минутаас хэтрүүлэхгүй байлга бол их зүгээр бах Яагаад тэгэхээр ямар нэгэн сонирхолтой эффект үйл явдал гарахгүй жоохон өдөртэй Гэтэ ер нь энэ контент амар гоё юм байна. Яагаад вэ гэхээр би нэг юм ярих тодорхой уудлах хэрэгцээг айгүй хангад юм байна. Бодол санаа ч гэсэн гоё зэгцэрч чинь, хуучнаа дурсж чинь, өөртөө эргэж дүгнэлт хийж чинь, ингээд дотроо бодох биш ингэж амаараа гаргаж ярина гэдэг чинь арай өөр эффекттэй байд юм биш үү? Надад нэг сонин зүйл мэдрэгдлээ. Ингээл өөрийнхөө мэддэг зүйлс, боддог зүйлс
туулсан амьдралаа ингээл дотроо л бодоод байх нэг өөр тэрийг цэгцлээд гаргахаар бас нэг өөр мэдрэмж авд юм байна. Гайхалтай. Гой мэдрэмж өгсөнд баярлалаа guys. Тэгээ бүгдээрээ лайк дараарай. Тэгээ дараагийн гой сэдвүүдээр яриа сонсомоор байгаа бол subscribe хийгээрэй. Тэгээ миний Instagram-ыг бас follow хийгээрэй. Тэнд илүү жижигхэн хэрэгтэй нарийн бас гоё зүйлсүүд явж байгаа шүү. Окей. За бай.